За өглөөний мэнд өнөөдөр 10 сарын 4 буюу морь өдөр байна. Шиний 12-ны өдөр. Тэгээ айгүй гоё морь өдөр учраас нэг гоё челленж эхлүүлэе гэж бодлоо. Энэ нас хүмүүсийн санал ирсэн шүү. Тэгэхээр миний челленж юу вэ гэхээр өдөр болгон 10,000 алхам хийх. Тэгээд өнөөдөр болохоор би Холливуд өдөр болох гэж байна. Би ямар нэгэн челленж юм уу, ямар нэг юм эхлүүлэхдээ дандаа өндөр уулын орой руу гардаг ч юм уу те. Яг нэг тийм байдлаар би эхлэх дуртай. Би тэгтээ цагаа мартсан байна. Тэгтээ it's okay. Би нөгөө буцааваа явж байгаа юм чи угсаа хэмжчихэж шүү дээ тий. Тэгээд өдөр болгон 10,000 степ болох нь ерөөдөө би алхаал нөгөө дасгал хийж л байгаа л та. Миний зорилго бол өдөр болгон 20,000 степ алхах. Тэгтээ шууд 20,000 алхах хэцүү учраас эхний ээлжинд би өдөр болгон 10,000 алхам хий гэж шийдсэн юм аа. Тэгээд намайг дагаад манайхан бүгдээрээ гоё алхаарай, эрүүл мэндийн анхаарай гэж хэлмээр байна. За би одоо яг Toyota орохоо дахиж явна. Тэгээ машина Toyota дээр орчиход тэгээд Sony гээд хөрхөө охид байгаа уулруу алхнаа. За машина яагаад Toyota-д өгөх гэж байгаа вэ гэхээр Toyota ингээд нэг шинэ худалдаж авсан машиныг ингэдэм байна. Нөгөө recall гинэ. Recall шалгуулаарай гинэ. Тэгээ тэр нь болохоор үнэгүй шалгадаг юм байна. Хэрвээ доотлынх нь нэг гүпер ч юм уу нэг тийм одоо хаварсан цуурсан ч юм уу би бол тэгж л ойлгосон. Тийм байх юм бол асуудал өргөө сольж өгдөг гинэ. Тэгээд бас одоо элдв одоо янз янзын гэмтэл байх вэ гэдгээс бас сэргийлдэг юм байна. Тэгээд тэрэнд очиж өгөх чинь тэгээд тэр нэг 4-5 цаг болно гэсэн. Тэгэхээр би энэ хооронд яах вэ гэхээр машина өгчгөөд уул руу алхаад тэгээд нэг дэлгүүр ороод цэцэг авах хэрэгтэй байгаа. Тэрийг авчгаад буцаад машина авнаа. За Toyota дээр ирсэн байна. Баркод уншуулад тэгээ бидэрт паркд дээр шалгаад игнэ. Энэ машин ч болно. Хахад зүгээр л байгаа л та. Гэхдээ recall гэдэг юм хийдэг гэсэн. Free. Намайг шууд аваад тийм байна. We can go right inside. Okay. Зүгээр ах. Чалтай. Ави нэг нь өөртөө нэгийг нь штэ чалтай ба. Start. Нэг нь өөртөө нэг саний давнаа. Яг тэгэхээр одоо уул руу болох нь. За graphic park busy байна. Өнөөдөр хагас өдөр болохоор аягүй хүнтэй байна. Хүмүүс группээрээ бөөндөө маш их алхаж байна. Бодоод ингээд ажлын хамт олон найз нөхдөд байдаг бохоо. За өдөр болгоо 10,000 step challenge started. Хэр толгойгоо гоё. Одоо 7 минут. 2-3 удаа заавал алхнаа. Агцэг өсгөөрээр нь гарч ирсэн. Онжок хийх гээд. Коуч нь тэгээд дуулнаас алхаад буугаад ирсэн чинь би 6,000 степ алхацсан байсан. Тэгэхээр би 10,000 степ алхах хэрэгтэй учраас санийдээ хэлээд за их чинь зам дагуу буугаад машин руугаа алхлаа гэж хэлээд би алхсан байгаа. Ягаад гэхээр би 10,000 степ алхмаар байсан учраас. Энэ хардаа Холливуд стрит дээр яг бөглөрөд хэлэнгүүд нь замын цэцэлж гарч ирээд тэгээ шууд чи бараа өрийг зүү яв, чигээрээ яв гэж заагаад өгч байгаа юм хөөхөн. Тэгээ ер нь бол Америкт машин барьж байгаа хүмүүс ухамсараараа энд одоо хичнээн ногоон гэрэл авсан байсан ч гэсэн тэгээд чиний машин авахаар зай байхгүй байх юм бол тийшээгээ ордгоо. Заримдаа л ордог л доо мэдээж хүн чинь тэгэхээр бисэн тохиолдолд яах вэ гэхээр арын машины чинь сигналтахгүй. Ямар ч нэг урлагийн машины жоохон зай гараад явчихдаг. Хизээ чи юм стритээ блоклж зогсдгоо. Тэр бол айгуу тийм мундаг гоё соёл шиг санагддаг. Toyota service. За минийх дууссан юм шиг байна. Миний биш ийл юм шиг байна. Муу юм шиг гэж юм мөн л юм л та. Дэлгэр утга тавьчихсан шүү дээ. Энэ нөгөө юу яасан юм бэ? Одоо энэ ажлын хувцастай хүн сууж байгаа шүү дээ тий. Тэгэхээр тэдний яах вэ гэхээр миний суудлыг муухай болохгүйгээр бусад суудлын хүн суухгүй учраас
Миний судлыг муухай болохгүйгээд гялгууруу тавиад доор нь цаас тавьчихд юм байна. Дээр бас нөгөө машина бодуулах гээд өгсөн байхад бас яг тэгсэн байхгүй. За тэгээд энийг харж байгаа бол би өглөө ингээд 12 цаг 40 минут гэхэд би 10,000 степээ алхаж чадлаа. 10,000 степ өдөр болгон алхахын ач тус бас маш их. Би тэрийг гоё өдөр болгон оруулаад явна. Toyota дээр байдаг ганц эмэгтэй үйлчлүүлэгчээр үйлчлүүлж байна. Эмэгтэй юм болохоор амар хөөрхөн. Энийг Britney Spears. Хөөрхөн байгаад Britney Spears тийм шиг байна. Тэгээ бал малын цэцэгтэй. За тэгээд 10,000 степ алхаад гэртээ орж ирээд хоол хийгээд одоо идэх чинь тэг жоох ядарлаа. Ерөнхийдөө яг цаг 40 минут 2 цаг алхах чиг 10,000 степ болд юм байна. Би ерөнхийдөө алхдаг л та. Тэгтээ яг дарааллаад 10,000 степ болохдаг байхгүй. Тэгэхээр энэ челленж болохоор яг дараалаад 10,000 степ болох гэж байгаа. Ягаад тэгэхээр одоо би нөгөө жингээ хасаад ер нь жоохон миний жин зогсох талдаа ороод байгаа байхгүй. Тэгэхээр би энэ дээр хүч өгж байгаа. Дээрээс нь би өглөө бас орой алхмаар байгаа. За энэ челленж дээрээсээ нэмээд би ямар байгаа гэхээр өдрөн алхан ингээ 10,000 степ болохоор яг хөө би ихэнхдээ гадаа алхана. Гадаа алхахаар миний нүүр бас жоохон өсөдөх байх гэж бодож байна. Салхи аваад алхаж байгаа учраас тийм болохоор би давхар өдөр болгоо нүүрэндээ маск тавья гэж бодож байна. Тэгээ одоо болохоор өдөр учраас би юу яана нөгөө санскринээ төрчихсөн байгаа учраас одоо бол нүүрнийхээ бодгийг арилгаж маск тавьмаар байна. Орой яг ингээд нэг нар буугаад ирэхээр нүүрнийхээ бодгийг арилгаад тэгээд гоё маск тавина. Тэрнийхээ гоё бичлэгийг бас оруулъя гэж бодож байна. За тэгээд хэдүүлээ 2026 онд алаад үгүй арсын хуулаад үгүй те айгуу гоё одоо хүссэн зоригтой хүрээ те сэтгэл санаагаар унаад байгаа болвол те чамд ингээд чамаас юу шалтгааллахгүйгээр чи зүгээр гараал алхана. Алхаал ингээд те ингээд мэдээж 10,000 степ болохгүй гэж болно те эхний ээлжинд 10 минут 20 минут алхачих. Тэгээ тэр чин зуршил болсны дараа тэрийгэ цаг олго. Би болохоор бүтэн жил шахуу йога хийцэн учраас бас нэг өдөр болгон биш юмаа гэхэд өнжөөднийг дасгал хийгээ сурцсан учраас одоо надад өдөр болгон хийхэд одоо юу яахгүй нэг ачаалаад байх юм байхгүй. Дээрэс нь би чинь 7 хоногийн ганцхан өдөр ажиллаж байгаа учраас би харьцангуй завтай байгаа. Тэгэхээр би өөрийгөө пүүршлэн. Дээрэс нь тэ челленж эхлүүлнэ гэдэг чинь одоо би хүмүүстэй амлцсан өдөр болгон би 10,000 степ би харуулах хэрэгтэй учраас яна энийг би харуулсангүй шүү дээ. Би энийг хийж чадсангүй шүү дээ гэсэн юм явах учраас энийг би бас хийн. Тэгэхээр намайг дагаад бас гоё алхаараа гэж та нартай хэлмээр байна. Тэгээд 10,000 степ болохыг өдөр болгон маск тавья. Хөөрхөн байцгаая тий. Эрүүл бас хөөрхөн байцгаая. Окей. Одоо би хоолоо идлээ. Тэгээ жоохон кино үзээд чийлэрээ суулаа.